Ирчүүд нь 7 хоногийн дараа бүх оддооч үзээд бодонсын дараалсан хожигдлагч гэрчилсний дараа шин дугаараараа нэмэлт цаг эргэн ирж байна. Одод чуулсан 7 хоногийн онцлог тоглолтыг юун түрүүнд хүргэх болно. Ингээд шин дугаартаа орцгоё. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаарын онцлог тоглолтоор бид хүснэгтийг тэргүүлэгч BCH Knights болон Захын Brothers багуудын тоглолтыг нэрлэж байна. Тус тоглолтын өмнө анхан дүүс 9 хожолтой байсан бөгөөд Knights-ыг буулган авсан тохиолдолд хүснэгтийн 5 дугаар байр хүртэл ахих боломжтой байсан юм. Тим ч утгаараа тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй өрнөж эхний үе ердөө 1 онооны зөрүүтэй дууссан. Хүлэгбаатруудын дайралт 2 дугаар үед онцгойрч 8 онооны тэргүүлэл олж авсан ч энэ тоглолтын эцэст Brothers тоглолтыг тэнцвүүлэх цаашлаад ялт байгуулах боломж гарч ирсэн юм. Харамсалтай нь Mackenzie Moore элбэгийн тулга шидэлтүүдэд алдаж энэ боломж салхинд замхран одсноор Knights өрсөлдөгчөө 91-88 харьцаатай буулган авлаа. Энэ нь тэдний улирлын 16 дахь хожил байсан юм. Энэ тоглолтод уламжлал ёсоор Devin Warren оноо авалтар бага тэргүүлж 27 оноо 8 дамжуулалт 6 самбар гэсэн үзүүлэлттэй тоглолтыг дуусгасан бол Алтан цагийн базар гүр 100% та довтолж 19 оноо, багийн ахлагч Эрдэнэцогт 14, Сугар очир 16 оноо 12 самбартай тоглолтод нөлөөтэй байжээ. Харин ахан дүүсээс Mackenzie Moore 28 оноо 10 самбартай дабл хийж элбэгийн тулга 21 оноо цуглуулсан ч энэ нь хангалттай байсангүй. Knights-ийн гарааны 5 төгөлдөр Эрдэнэцогт мөнх төр Сугар очир тоолбор гэсэн тавд гарчээ. За тоолбор төндрөлсөн. Энэ тоглолтын эхний довтлогыг BCH Knights багаас эхнэ. Төгөлдөр. За Сугар очир гарч ид бөмбөг авсан. Доор тоолбортод татгуулсан Jordan Tolbert тамар 2 оноог авлаа. За Сугар очирын эсрэг баруун даавртад зай гаргасан дундын зай шидэл дамжилт тавсан Brothers-ийн эхний оноо. За Knights-аас төгөлдөр яа толгыг нэг байр залдуулсан дундын зай шидэл дамжилттай. Мөр хөндөр өргөд отлсон амжилтгүй өөрөө хатгачлаа шүү хоёр тоглогчийн дундаас. Бэртлийн бол маш хэдэн тоглолтыг үндсэнд Эрдэнэцогт найдвартай суларсан 3 он шидэл дамжилттай. Brothers-ийн хурдан тоглоо 2-2-лаа гарч ирсэн баасан дөрж өөрөө цогсоо шүү шидсэн. Хоолын шидэл дамжилттай боллоо. За өөр төр нэрчлээ. Мөгтөр гой тоглоо байна. Эргээ баасан дөрж цэцгээс нэг хийцэн байгаа да. Баасан дөржийн хоолын шидэл дахин нэг удаа орлоо. Тоолга задлсан туулга нэг илүү дамжуулд баасан дөрж 3-аас дахин нэг удаа оноглаа. За энэ тоглолт нэг 10 дахь оноонд хүрчлээ. За баруун дацлаа авсан, заслаач найдвартай болсон туулгын гүйлт гоё байсан. Давтгыг тооцсон нэмэлт шидэлтийг гүйцэтгэв. Тэрхий тайвширчгүй тулга зөрөөд орсон юутай ч оноог авлаа. Тоолбор турагшаас аваад өгсөн гэхдээ. За Эрдэнэцогт доор тоолбор татгуулсан Элморын эсрэг баруун дайрагсан. За бие үчир яалчгүй л байна. Jordan Tolbert. Дамжуулт дээр за бөмбөг шилцээр Warren совсол 3 оноо шидэлт дамжуултаа. 9 муурлөө өгсөн амжилтыг тасалжлаа. Эрдэнэцогтын солгоо төсгөл амжилттай болсон. Захын Brothers-оос тайм аут. Тоглогчд нь хөдөлдөггүй. Mackenzie Moore өөрөө шидсэн. Энэ удаа харин 3-аас шидэлтэй орууллаа. Хүрээд салгаад авсан Mackenzie Moore араараа гаргасан. Яг зүгштэй төсгөл байна. За доор тоолборт суларцсан зэгрэн дээрээс төсгөчлөө. Хамгаалалтаа бас том сорхоо гарчлаа шүү. Хамгаалтыг ийсэн Мэндээр урагшлууллаа. Нэгээр хаяад өгсөн Lyle Moore. Завагийн хамтрагч ийгээг гүйцээлээ дээ. Нэг амлагчийг аргалсан төгөлдөр 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Батбанкын төгөлдрийн шидэлт. Сурчин сланыг аваад орсон Эрдэнэцогт гой довтлоо байна. Ээлж тоноог авлаа. Үний илүүтэй байгаа да. Баасан дорж ямар эвгүй бөмбөг хүлээгээд авчваа. Шидсэн орсон. 4 дахь удаага энэ тоглолт. Шууд орсон. Дамжуул суурачд тасалсан урагшааны тоглогч гарсан байгаа нь Devin Warren юм байна. Devin Warren сарган дээрээс тоглоод багийнхаа 61 дахь оноог авлаа. Эрдэнэцогт яваад орсон. Солгоо төсвөлөө алдсан. Суурачд нэмж тоглоод 2 оноо авлаа. Эсрэг хурдан довтлогоо. За ардаа үлдээсэн Lyle Moore маш холоос тесрэрлээ дээ. Тэгж байгаа баасан дөрж Сланы араас 3 оноо шидэлтэй алдсан Тэмүүжин 2 дахь боломжийг үүсгээд 4 оноо авлаа. Маш гоё хичээлцлээ. Warren. Devin Warren-ы дамжуул тоолбор дээр ирсэн Jordan Tolbert сарган дээрээс тоглоод 2 оноо авлаа. За хамгийн дөрийн хамгаалт эсрэг цаана базар гүр тгсэн. Базар гүр
3 онооны шидэлтэд оруулж байна. Басар бүр энэ үлрэлийн авч байна. Тулганаа суларцсан. Тулган хариу өрсөн шидэлт. Эргээд 3 оноо олж ойрлоо. бөмбөг дамжаад Warren дээр ирсэн. Devin Warren баруунда будалтай байг онгойлгосон давталын амжилттай болсон. Brothers 2 удаагийн залсамөр. За 3 хамгаалагчийг өөрөөрөө татсан. 3 эсрэг 1. Миндвэр өөрөө яваад орсон. Базар 3 эсрэг давталын амжилттай. Захаад доор бөмбөгийг салгацсан. Баасан дөржин давталын амжилттай болсон. Маш богинохон хугацаанд дараас нь давталын дүүхэж байгаа дааш дөрж их хэцүү байлаас давталгаа цагиргаан онцсон. Маккензи мөр 2 дахь боломжоор оноогоо авлаа. Бөмбөг шилжсэндээ тулга завжин дээрээс хангалттай том орон зай үүссэн. Нийлбэгийн тулга 3 оног авлаа. Маш гоё давталгаа бөмбөг шилжил. Эрдэнэ цогцлооны араас гараад ирсэн Эрдэнэ цогт зааваш гоё давталгаа байлаа. Баруун мөрөө бариад үлдсэн лөө. Юу болов? Мөр өөрөө өтөж будалтай яваад ирсэн оног авлаа. Шүүж тавтыг зогсоолон болов. Devin Warren бас нөр шагаа тэгэр сайн болж ин доо скоч хийцэн өнөө шилжих орсон. За бүр цогцлоо найдвартай орсон мөр 2-ын голоор эргээд өөр гисэн тоглох юм байна. За хэн бөмбөг авч явах вэ? Мөр өөрөө авч яваа тэгээд бас өндөр хамгаалагч хамгаалж байгаа мөр дээр. За мөр авсан Warren-ийн талбай дөрөв шидсэн. Мөрийн шидэлд орсон гүйцээр 91-88 хацаатай Pisage Knights-баг өдөртний ээлж тожтой авч байна. Завсралтын тэргүүлэгчид байраа улан баталгаажуулсан харин Brothers-ийн хувьд одоо яг тэргүүлэгчдийн дунд хэсэгт ширүүн хөрсөлтөөнүүд хэвээр үлдэж байна үзэгчтэй. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаартаа бид талбайд эргэн ирэлт хийсэн Монгол улсын гавьяа тамирчин Бат Төвшний бэлгүүнийг онцолж байна. 12 дугаар сарын 23-ны өдөр үндэсний дээдлигийн хүрээнд Захан Brothers багийн эсрэг сүүлд тоглохдоо тэрээр 3 оноо 3 самбартай тоглолтыг дуусгасан бол түүнээс хойш 27 өдрийн дараа Сэлэнг Бодонсын эсрэг талбайд гарлаа. Энэ тоглолтод тэрээр 19 оноо авч онооны үзүүлэлтээр бар суултын дараа бичигдсэн юм. Одоо харин түүний онцлог товтлогоонуудыг хүлээн авч үзцгээе. Хасын үлгүүд болон Сэлэнг Бодонс. Хасын үлгүүдийн тамирчин Монгол Улсын гавьяад тамирчин Бат Төвшний бэлгүүнтэй давтныг уулзаж байна. За юуны өмнө энэхүү тоглолтоос хожил авсан танд болон багийн арай алхамд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд юуцсан онцлог болсондоо баяртай. За таны хувьд хэмээл энэхүү тоглолтод 19 оноо авч бүх тамирчдыг оноо авалтаар тэргүүллээ. Тэгээд Миллер эзгүй байлаа. Ер нь энэхүү тоглолтын төлөвлөгөө яаж хэрэгжив? Одоо яг тасалжуулагчийн өгсөн үүрэг завар 100% байж чадв уу? Тэгээд өнөөдөр маань тоглолтын өмнө мэдүүлгэн дээр менежментээ жоохон алдаа гаргаад Миллерийг нөгөө мэдүүлэгт буруу өгөөд Монголоос нөгөө багаас явсан тамирчдын нэртэй андуурж өгсөн тохиол гараад тэгээд тоглолтын өмнө тоглохгүй гэдэг шийдвэр гараад нэг легон руу тоглолоо. Тэгээд яг манай багийн хувьд улиралд бас Бодонс багийг 7-8 6 ч гэдэг юм уу хэдээс гарахаас нь хамаарад нэгээр гарах уу хоёроор гарах уу ч гэдэг юм уу жоохон тооцоолоод хийж байгаа. Тэгээд одоо удирдлын стандингс нэг иймэрхүү байдалтай явж байгаа тохиолдолд заавал нэгээр гарах хэрэг байна уу ч гэдэг юм уу тооцоолол юм хийх хэрэгтэй. Гэхдээ яг өнөөдрийн тоглолтыг бол ерөнхийдөө тоглоод дуусгаад үр дүнд бол яг одоохондоо нэг тооцоолол нөлөөлөхгүй байх гэж одоо сүүлийн 2-3 тоглолтын дээр ер нь манайх тооцооллоо игээд нэгээр рүү хоёроор гарах тийм шийдвэр ер нь тооцоолж байгаа. За өнөөдрийн тоглолтод багийн залуу тамирчид Түшиг, за Тэмүүлэн, Барсуул гэсэн тамирчид бүгдээрээ 10-аас дээш оноо авч маш сайн тоглолтыг үзүүллээ. Тэгээд багийн Ахмад тамирчны хувьд одоо залуу тамирчдын тоглолтыг дүгнүүлж хэлвэл. Тэг яг маань залуучууд тэгээд одоо сүүлийн 2 жил одоо 3 дахь жилдээ болж байна. Бүгд тэгээд жил иргэцсэн сайжирж байна. Илүү их туршлагатай болж байна. Тэгээд илүү их одоо нэг хөлбөр баг дээр шинэ ирч хүч одоо шинэ юм одоо илүү их одоо потенциалууд манай баг дээр нэмэгдэж байна гэж харж байгаа. Тэгээд удирдлыг одоо яг амжилттай дуусгаад плей-оффтой болон амжилттай оролцох юм тийм зорилготой явж байна да миний хувьд. Өнгөрсөн 7 хоногт 2025-аас 2026 оны бүх оддын тоглолт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Бүх оддын тоглолтыг Иргэн Базвал холимог оддын тоглолтод Team Nike аймгийн хурцарслан Даваас рунгийн Алтан соожийн хожлын довтлогоор ялалт байгуулж контент бүтээгч Түшиг 1.2 сая дагагчтай баярлуулан MVP-гээр тодорлоо. Эрэгтэй холын шидэлтийн тэмцээнд Ахмад Гилберт, Ян Миллер, Майк Уильямс нар төрүүлж, эмэгтэй холын шидэлтийн өрсөлдөөнд Индра гайхалтай байж Монгол охидын баг тэргүүллээ. Ур чадварын тэмцээнд Баярбат
Цацрал, Алтан заяа, Батуйг нарын бүрэлдэхүүнтэй баг гайхагдсан бол Цэгэргэн дээрээс довтлох хөрсөлдөөнд Баяр Тэрдэн олон жилийн мөрөөдлөө биелүүлж аваргаллаа. Эцэст нь эмэгтэй бүх оддын тоглолтын MVP нь Өнөр заяа байж, эрэгтэй бүх оддын тоглолтын онцлог ход нь Дүлгөөн байлаа. Ярих зүйл ихтэй, дурсах зүйл олонтой бүх одод дуусч удирдлын тоглолтууд эргэн ирж байна. Хэсэг завсарлаад дараагийн хэсгээр илүү сонирхолтой мэдээллээр эргэн уулзцгаая. Нэмэлт цагт эргээд тавтай морил өнгөрсөн 7 хоногт хэн юу ярив? Хамтдаа сонирхцгоё. За Насанбатын мөнх өдөртөө та бүхнийг уулзуулж байна. За юутэйч Берлин төлөв тэмцэл ширүү өрнөлөө. Энэхүү тоглолт гэсэн маш хүндхэн байлаа. Хожлоос нь баяр хүргэе. Тий, ямар таа шиг 6 хожигдлын хараас ингээд хожил авсандаа баяртай. Сая яг сүүлд хожигдсон тоглолтоос хойш одоо яг Дархан багийн дээр хамгаалтаа маш сайн бэлдэж орж ирсэн. Тэгээд эхний хагас дээр яг нэг хүснээрээ хамгаалж чадсангүй л гэж бодож байна. Тэгээ хоёр дахь хагас дээр бол яг илүү нямбаа нэг уусаа хожлоо авах хэрэгтэй болохоор бүгд тийм хичээж гарч ирсэн байна. За багийн ахлагч Жууган баярын хувьд ер нь бэрхшээл гэмтлийн талаар үзэгчтэй мэдээлэл өгвөл хизэнээс тоглолтод оролцож эхлэх вэ? Ямар тач яг нэг эмчийн дүгнэлтээр 3 сар гэсэн байгаа. Тэгээд яг 3 сарын дараа тэгээд шууд бэлтгэл ер нь нэлээд их хугацаа орох гэж байна. За таны хувьд ялангуяа 20 дугаар хагаст үзүүлсэн тоглолч нь онооны зүрэг арилгах тоглолтын гол эргэлтийн цэг байж чадлаа. Тэгээд эхний хагас бол 20 дугаар хагасын тэр засварлагаар ер нь өөртөө ямар төвлөрөл авав, дасгалжуулагч ямар үүрэг зааварг өв? Тий, ямар тач нэгдүгээр хамгаалтан дээр самраас авахтай тиймэрхүү жижиг зүйлүүдээ зүгээр довтлогоо яг бүх жижиг зүйлсээ сайн хичүүл ер нь оноогоо 3 дугаар үе дээр 94 дээр барья гэж бодсон доо. Базар хөлтөд та бүхнийг уулзуулж байна. За тоглолтын төгсөлд яагаад оноо ер нь ойрчваа? Манай жоохон хамгаалт болсонгүй. Ер нь зүйл тоглолтын төгсгөл ер нь одоо айлын Маккензи мөр дээр ер нь шахсан хамгаалт дабл ч юм уу эсвэл плей хийн гэж ярьсан. Хамгаалт маань ер нь болсон гэж бодож байна. Будагтай талбайн хослын талаар тоолбортой хамт, гамааттай хамт мянтууд тоглож байгаа. Тий, ер нь будагтай тоглолт одоо талбай тоглогчтой одоо гамба, тоолбор, цуграа бүгдээр нь хайп байгаа багийнхантайгаа ер нь. За ер нь өөрийн чинь хувьд хүснэгтийн нэгээр удирдлыг дуусгах хэр ач холбогдолтой ер нь ач холбогдол өгч байгаа юу? Хүслэгтийг угаасаа манай багийнхан тэр жигтэй одоо ариад одоо багаараа ер нь нэгээр хүслэгтийг нэгээр гарыг гэж бодож байгаа. Ер нь төлөвлөсөн одоо ер нь төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу тоглоод тэгэл ямар ч хүслэгтээ ямар ч нэгээр гарна даа гэж бодож байна да. Амжилт Баярлаа. За танаа үлрэл эхлээд өрсөлдөгч багтаа ердөө 2 удаа 80 болоод 80 дэш оног алдсан байна. Энэ хамгаалтын нууц юу вэ? За ямар ч сан манай баг бол яг тоглолтын дээр гарч ирж байхдаа тоглолтын дээр гарч ирээд хамгийн ихэн тавьж байгаа зорилго бол мэдээж хамгаалт. За тэгээ баг дээр өсөлтөгч багтаа нэг үед 15-аас доош оноо алдыг зорилго тавиад явж байгаа. Гэхдээ тэр нь бас зарим үедээ хэрэгжиж зарим үедээ хэрэгжихгүй байна. Алдаа оноотой байна. Тэрийг засахын төлөө өдөр болго хичээж байна да. Пэний өнөөдрийн тоглолтод оролцсонгүй. Пэнигийн хамгаалт давталгааны нөлөөг яаж нөхөе гэж бодсон бай? За манай Пэни нэг баг зэргийн гэмтэлтэй өнөөдрийн тоглолтыг өнжлөө. Тэгээд мэдээч юуны төлөө багаараа байгаа байлаа. Тэгээд нэг нь байхгүй байхдаа бид нар бүгдээ нэгийг нөхөд бол тоглох шаардлагатай гэж бодож байгаа. Тэгээд илүү одоо хийдэг юмнуудаа дахиад нэг шат илүү хийяал гэж ярьж гарч ирсэн. За баярлалаа амжилт. За баярлалаа. 2025-26 оны удирдлийн бүх оддын тоглолтын MVP Дүлгөөнтэй уулзуулж байна. Юу түрүүнд баяр хүргэе. Удирдлийн маш чухал тоглолтуудтай өдрийн дундуур өнөөдөр чиний хувьд амралт болж чадав. Үргээр сайхан байлаа. Тэгээд үнэхээр хөгжилтэй байлаа гэж бодож байна. Анх удаага All Star-т орж ийн. Тэгээд олон найз нартайгаа олон ах нартайгаа нэг баг болоод тоглох үргээр сайхан байлаа. Одоо тооцохгүй удирдлийн тоглолтоос SJMC ялангуяа маш олон фэнүүд зөвхөн чамайг удирдлийн MVP-гээр нэрлэгдэхийг хүсэж байгаа. Энэ яг тэр шагналын эхлэл байж чадна гэж бодож байна уу? Чиний хувьд юу гэж бодож байна? Энэ шагналыг хамаатай гэж бодохгүй байна. Тэгээд одоо 5 тоглолт үлдсэн. Тэгээд өдөр дуусгаар бөөнөрөө харцгаая да. Тэр бодлоо юу ч бодохгүй байна. Баярлалаа. Өнөөдөр энэ ордон цугласан мөн цэгэр дэлгэцээр үзэж байгаа бүх Монголын цагсан бөмбөг сонирхогчдод хандаад юу гэж хэлэх хүсэж байна? За сагсан бөмбөг үзэгч хүмүүс болохоо хүүхдүүд бүгд баярлалаа. Тэгээд Монголын сагсан бөмбөг маш хөгжлөөр хөгжиж байна. Бид та нарын урныг хугалах байл гэж хэлээ да. Баярлалаа Дүлгөөнөө гайхалтай үйлчлэлээ сайн амраарай. Энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Харин одоо өнгөрсөн 7 хоногийн топ 10 довтлогын хамгаалтыг хүлээн авч үзцгээе. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай. Сумьяацрын ямар гоё дамжуулт вэ? Bryce Johnson. За эхний сануулгыг өгч байна. Мэдээж
санаатай алдаа гаргацсан байгаа учраас нэмж нэг техникийн алдааг авах юм бол шууд талбайг чөлөөлнө. Сая бол цагиргыг нэлээд хүчтэй сэгсрээд бууж байгаа л харагдаж байна. Ахмад Гилберт шууд арайд явсан. Ариун болтын Ананд довтлогоо өвчтөй нэмээд алдаа салгасан. Ариун болтын Ананд Ахмад Гилберт маш зөв шийдвэр гаргаж сул тоглогчтой бөмбөгийг атгуулснаар энэ боломжийг бий болголоо. Дэмж байна. За ахын барьсан зөвлөгөө өгсөндөө тамирчин хүний сэтгэл зүй. Тамирчин хүний сэтгэл зүй гэдэг бас ондоо. Одоо тэнцүү байгаа нөхцөл бол тэ сэтгэл зүй бол бүр гоё байгаа. За тэгээд физикал эшээс ирсэн үндтэй энэ зэрэг юм байх байлгүй те одоо. Хоёр дахь шийдэлтэн гарцсан нэг алдсан. Тим найкээ багт тэнцэн ялт байгуулж байна. За алдаж болдог, алдаж засч болдог тоолоо мэдээ бидгүн харууллаа. Үнгээр сонирхолтой болж байна. Амархан дотлогоо алдаад илүү хэцүүг нь хийжлээ алдсан. Ямар сонирхолтой тоглолт болов. Дөрөвний гаргасан алдаа нь бүр юм гоё те болох сонирхолтой тоглолтын төгсгөлийн эхлэл байсан. Яг зөв. Хоёр хамгаалагч түн дээр ойрхон байгаа. Дамжуултанд гар хүрсэн ч Жордан тоолборт тосоод ирсэн байна. Орны довтлогон дээр Элмор хаалт хийсэн ямар аимшигтай хаалт вэ? Чингхэн самбартай наацтай зөрөөд. Найцын урдан довтлогоо эхэлсэн Эрдэнэ цогт дээр ямар нэгэн алдаа байхгүй сайн хамгаалтыг хийсэн. Мэндээр урагшлууллаа. Нэгээр хаяад өгсөн Лайд Элмор. Завагийн хамтрагч хийгээгүй гүцээтэй дээ. Зогт Тоолборт за доор сугуурчор байрлалаа эзэлж үзсэн хамгаалагч их ойрхон байгаа. Тоолборт довтлооны цаг анзаарсангүй 4-ийн эсрэг нэг урдан довтлогоо. За ардаа үлдээсэн Лайд Элмор маш холоос тесрэрлээ дээ. Тоолборт урагшаа гараад ирсэн Эрдэнэ цогтол төлөөлөх хүчтэй хамгаалсангүй өөртөө самбардж нэгээр аяад яа. За Самурагийн самбар. Үлзий өрших. Завшаа 3-2 гараад ирсэн. Үлзий өрших талбай төвөөс. SJFC ахлагч өдөртийн үнцэнтэй дамжчин Мэгмар сүргийн үлзий өрших байлаа үзэгчтэй зөрөөд Баатарлын барс бол хатсан. Санчрыг бол талбайд байгаа минутанд нь сайн ашиглаад авъя л гэж Болор Эрдэнэ үзэж байгаа юм байна. Болор Эрдэнэ цэлэнгийн эсрэг довтлоонд 3 ямар гоё хөдөлгөөн бэ? За шүү. Болор Эрдэнэг өөрөө төгсөгч үү гэсэн Чадвэйнинг хаанаас ч юм гарч ирээд алиуп тоглолтыг хийж дуусгалаа. Нэг ч бас айхтар юм болчихгоо гоё шүү. Гайхамшигтай баяр бизнес бид нар яг ийм зүйлийг хүлээж байсан. Үүнээс илүү яах вэ? Вау! Яа, юм хэр хэцүү зүйлийг маш гоё тесрэлттэй хийсэн шүү. 10. 10-аас өөр ямар оноо өгөх юм бэ? Удаашруулт үзээд ямар оноо өгөхийг нь харъя гэж баг үзэгчд рүү хараад их шиг өстэй баяр жизнь сая.
За оноо өгөөд болчихгүй яа. Юу одоо оноо өгч шаардлагагүй гэв. Ваа, гайхалтай. Дахиад нэг өнцгөөс маш гоё төгсгөл байлаа.